Maitri Karuna Mudito Pekshanam Sukha Dukkha Punya Punya Vishyanam Bhavana Chitta Prasadana. Патанжилигийн ангилснаар бол энэ амьдралд дөрвөн төрлийн хүн байдаг. Нэгдүгээрт жаргалтай хүн, хоёрдугаарт жаргалгүй хүн, гуравдугаарт буян үлддэг сайн сайхан зүйл хийдэг хүмүүс, дөрөвдүгээрт тийм сайхан зүйл хийдэггүй нүгэл хураадаг хүмүүс гэж ангилсан байна. Нүгэлт хүмүүс, буянтай буюу эвээгдсэн хүмүүс, гуравдугаарт жаргалтай, дөрөвдүгээрт жаргалгүй гэж дөрв ангилсан. Тэдэнтэй хэрхэн харьцах вэ? Maitri. Жаргалтай хүмүүстэй нөхөрсөг бай гэж. Жаргалтай хүмүүстэй нөхөрсөг байх нь. Хэрвээ та тэдэнтэй нөхөрсөг байхгүй бол та атаархдаг. Өөрөөсөө илүү жаргалтай хүнд та атаархдаг. Харин та тэдэнтэй холбоотой хамааралтай гэж мэдрэх юм бол танд эрхэм дотн санагддаг хүмүүстэй та атаархахгүй шүү дээ. Ойр дотны хэн нэгэн жаргалтай байх нь танд төвөг болохгүй. Таны атаархлыг төрүүлэхгүй. Тэр нэг хүн танаас илүү жаргалтай байна гэж бодоод тэдгээр хүн тантай бүрэн гүцэд холбоо хамааралтайг мэдрэхгүй байх үедээ та атаархдаг. Тийм учраас Maitri буюу тэдгээр хүмүүстэй нөхөрсөг бай гэж байна. Хүн бүрээс ижил оршихыг харж болохч мэдрэмж нь ижил биш байж болдог. Эхэндээ мэдрэмж өөр. Хүн бүрт адилхан мэдрэмж төрдөггүй. Хэдийгээр оюуханд зөвхөн би л байна гэж хэлж байгаа боловч мэдрэмж нь өөр байдаг. Сэтгэл бүрэн төлөвшөөгүй, оршихуйд бүрэн суйрлаагүй учраас өөрийн дуртайг илүүд үзчихдэг. Тэгэхээр та яах вэ гэхээр жаргалтай хүмүүстэй нөхөрсөг бай гэж хэлж байна. Тэгвэл жаргалгүй хүмүүсийн хувьд яах вэ? Хэрвээ та зовж байгаа хүмүүстэй нөхөрсөг байхад юу болдог вэ? Та өөрөө зовлонтой олчдог. Тэгэхээр зовлонгүй хүмүүстэй нөхөрсөг биш харин тэдэнд инэрэнгүй хандаа гэж байгаа. Түүний өгж байгаа хоёр дахь бав нь Karuna буюу зовж байгаа хүмүүстэй инэрэнгүй ханд харин нөхөрсөг байж болохгүй гэж байна. Яагаад гэвэл таныг хоош нь татаад таач бас зовлонтой болчихдог гэж байна. Тэ та зовлонтой, тэр хүмүүс зовлонтой. Тэ та тэдэнд яаж туслах юм? Ойлгож байна уу? Та найз нөхдөдөө зовлонгоо хуваалцаад л бай. Тэ хуваалцал та. Тэгвэл та жаргалтай байдлаа хуваалцаж чадах болов уу? Боломжгүй. Тэгэхээр зовлонтой хүмүүстэй нөхөрсөг биш харин инэрэнгүй ханд гэж байна. Ийм ялгаатай. Ойлгож байна уу? Karuna инэрэнгүй, нэгүүлсэнгүй байх юм. Тэдэнд инэрэнгүй хандах юм. Хөөрхөн амтан чамд юу тохиолдов вэ? Ийм юм болох ёсгүй байсан гэж хэлэхгүй шүү. Зовлонтой хүмүүстэй хэрхэн харьцахаа бид мэддэггүй. Бид нар тэдний итгэлийг улам хүчрэхэг болгочдөг. Бид юу гэдэг вэ гэхээр бурхан ямар шударга биш юм бэ? Бурхан байгаль чамд ёстой хатуу ханджээ. Хөөрхөн амтан гэд тэднийг улам гүн гүнзгий рүү түлхчихдэг. Бид уг нь өргөж татаж гаргах ёстой байтал улам доош нь түлхдэг. Ухамсаргүйгээр бид яг ингэж хийдэг. Өн чи миний хамгийн сайн найз ахгүй дээ. Би яах вэ гэл. Үгүй. Зовж байгаа хүмүүсийг өрөвдөхгүй. Өрөвд нь инэрнэ гэдэг хоёр ялгаатай шүү. Өрөвдөж байхдаа та тэднийг өөдөнд татдаггүй харин улам доош нь түлхчихэдэг. Ихэвчлэн хүмүүс яг ингэдэг. Харьцангуй амьдралын хязгаарлагдмал логикоор зовж байгаа хүний зовлонгийн талаарх тэр итгэлийг нь илүү батжуулаад өгчдөг.
Ойлгож Are you байна getting уу? what I'm saying? If someone Оо thinks, oh, надад great ёстой injustice has шударга been биш done to хандж me, байна and they are гэд өөрийгөө miserable өрөвдөх тэр or аялалд явж яхад self-pity нь trip they та are on очиод it, and you go өө and say, oh, хөөх you ядан poor чи thing, ёстой you are зовж so байна. miserable. Чамд ийм This болох shouldn't have ёсгүй happened to байсан you. гэд хэлчихэнгүүт нөгөө хүн чинь It's very харж гин үү? Тийм байхгүй юу? Би ёстой зовж гин гэдэг. Тэднийг үнэнд сэрэгтэн та тусалж чаддаггүй ингэж хэлснээр. Эн чинь юу ч биш шүү дээ. Энээс илүү зовж байгаа хүмүүс байж л байгаа. Ойлгож байна уу? Гэхдээ тэдэнд очиод чиний зовлон чи юу ч бишээ, бусад хүмүүс ч бас зовж байгаа гэж хэлээрээ гээгүй шүү. Тэгм бол тэдний бүр уур нь хурчна. Харин зовж байгаа хүмүүстэй нөхөрсөг биш, харин имрэнгүй ханд. Тэгээд сайн ажил үйл эрхэлдэг хүмүүс. Буянтай сайхан үйл хийдэг хүмүүс. Тэдгээрийн төлөө баяртай жаргалтай бай. Жаргалтай байж тэдэнтэй нэг байх юм. Яг тэр зүйлийг хамт хийж байгаа юм шиг мэдрэх юм. Ингэх юм бол таны өрсөлдөж тэмцэлдэх тэр мэдрэмж үгүй болдог. Атаархал чинь намждаг. Сайхан зүйл хийж байгаа хүмүүсээс алдааг хайх тэр хандлага чинь үгүй болдог. Хүмүүс ийм хандлагатай байдаг шүү дээ. Сайхан зүйл хийж байгаа буян хурааж байгаа хүмүүсийг тэднээс алдаа дутагдал хайгаад байдаг. Ойлгож байна уу? Сайхан зүйл хийж байгаа хүмүүсээс алдаа дутагдал хайж хичээдэг, олох гэж бүр хичээдэг. Тэгээд тэд нарт ингээд хийчихгүй гэдэг. Гэхдээ тэд нар ядчил тэр хэрээрээ хийцэн ба штэ. Та тэр хэр хэмжээнд нь ч хийгээгүй. Тэгчээд энээс илүү хийчихгүй гэж шүүмжилж идэг. Арай илүү зохион байгуулчихгүй гэд шүүмжлэлийг ихэвчлэн юу ч хийдэггүй хүмүүс л өвж идэг. Анзаарч ирсэн үү та? Юу ч хийдэггүй хүмүүс бусдыг шүүмжилдэг. Оо энээс арай дээр хийчихгүй дээ гэж ихэвчлэн ихэнхдээ гэж хэлж шүү. Сайхан зүйл хийж байгаа хүмүүсээс алдаа хайх хэрэггүй. Та ингэж алдаа дутагдал хайхгүй тэдний өмнөөс харин ч баяртай, жаргалтай байх юм. Хин нэгэн маш сайхан зүйл хийж илаа тэрэнд нь баяртай, жаргалтай бай. Харин ингээд хийчихгүй, тэгээд хийчихгүй. Ийм дутагдaltaй шүү. Энэ байгууллага энийгээ ингэчдэг гэд байх хэрэггүй. Энэ байгууллага маш олон алдаа дутагдaltaй байлаа. Тэгсэн ч гэсэн хүмүүсийг сэтгэлийг өөдөн татах ийм олон зүйл хийсэн байж штэ. Яагаад тэрэнд нь анхаарлаа хандуулчих болохгүй байгаа юм? Оо энэ байгууллага ёстой хатуу чанга энэ нь ч тэгдэг тэр хүн нь ч ингэсэн гэж хэлж байхын оронд ингэж алдаа хайх аялалд хүн гацдаг шүү. Алдаа хайхаа бол. Харин тэр сайхан зүйл хийж байгаа хүмүүсийн өмнөөс баяртай, жаргалтай бай. Ингэхээр танд юу болдог вэ гэхээр та тэдэнтэй нэг болдог. Яг баруун гар нь сайн ажил хийхээр яг зүүн гар нь магтж байгаа юм шиг. Хөөх баруун гар маань энэ сайхан шүлгийг бичлээ. Гэл зүүн гараараа бичихгүй байлаа гэж зүүн гар чинь баруун гарыг зогсоох албагүй шүү дээ. Харин баруун зүүн гар чинь нэг хэсэг гэдгээ мэдрэх юм. Тэгээд зүүн гар нь тэр ширээгээ түлхэн тэр цаасыг тогтоож барина. Тэгээд баруун гараараа үзгээ аваад юм бичин яг үүн шиг. Тэр сайхан зүйл хийж байгаа хүмүүсийн нэг хэсэг гэдгээ мэдрээд өмнөөс нь баяртай, жаргалтай байх юм. Муудита гэдэг нь аз жаргалтай байхыг хэлж байгаа. Тэдгээр хүмүүсийн өмнөөс баяртай, жаргалтай бай гэж. Аз жаргалыг бусдын аз жаргалыг хуваалцах юм. Тэдний төлөө баяртай, жаргалтай байх юм. Тэгээд харин нүгэл үлдэж байгаа таагүй муу үйл хийж байгаа хүмүүсийг үл тоо гэж. Сэтгэлдээ үл тоо. Хин нэгэн танд худлаа хэллээ. Зүгээр л битгий тоо. Тэрийг бодоод байх тийм үн цэнтэй зүйл биш шүү дээ. Гэтэл бид яг хийдэг. Тийм сайхан зүйл хийж байгаа хүмүүсийн талаар нэг боддггүй хэрнээ тийм нүгэл хурааж байгаа
таагүй зүйл хийж байгаа хүмүүсийг and we бодоо don't л just байдаг. ignore them. We chew on them. Хэвэл зажлаа л байдаг All the сэтгэлтэй. newspaper, Бүх сонин they сэтгүүлүүд all are тэр нэг report big аллаг, reports on жигшмээр somebody who аимшигтай хэрэг үйлдсэн murder хүмүүсийн or зургийн this or томоор that or нийтлээд heinous болсон crimes үйл or явдлыг хэд criminal хэдэн acts, хуудасаар the нь pictures and хэвлээд the whole story will appear in the papers. Of мэдээж course, now одоо үед people хүмүүс are илүү waking- мэдрэмжтэй болсон waking сайн up to сайхан write эерэг something зүйлсийн талаар positive бичиж байгаа. about all the nice stories. Nice Бусд things хүмүүс that is тохиолдсон happening сайхан to зүйлсийн people, but талаар бичиж байгаа. comparatively Гэхдээ very little. харьцуулах юм бол маш бага гэж байна. Тийм биш үү? Тэгэхээр So when нүгэл you үлдэж see байгаа people хүмүүс doing хэл sinful ухааруулах things, гэж educate оролт them and тэгээд ignore them. битгий тоо. Зүгээр л Not just тоохгүй орох юм ignoring, биш but үү? Ухааруулах гэж educating. оролдох юм. You educate Ухааруулах out гэж of оролдоно. compassion Энэрх and сэтгэлийн then үүднээс ухааруулна. Тэгээд үл тоож орхих юм. Otherwise you take that in your mind and Тэгэхгүй болохоор you та start тэрийг you тийм think болоод somebody is эхэлждэг. imperfect and thinking they are Хүний imperfect, төгс they are бус байдлыг imperfect, хараад you тэр become төгс биш гэд байхаараа та өөрөө төгс биш болж эхэлдэг. You are no less than them. You are Та equally ч гэсэн тэр imperfect, хүмүүс шиг төгс even worse биш than штэ. them. Бараг тэр хүнээс ч дор байж мэднэ. And you Тэгээд think та that тэр person хүнийг is wrong. буруутгаж байхдаа өөрийгөө You think you are зөв very гэж right. бодож идэг. Just look into you have you Та do even түүнээс much ч more аимшигтай үйлдэл хийж л байсан. crimes. See, when you Та show хин to нэгэнд ингэж somebody, буруутгаж you did a чичилж mistake, байхдаа remember always three finger is үлдсэн pointing гурван хуруунд towards тань you. руу зааж ядгийг санаарай. So one Нэг хуруу one чинь is тэр to хүн рүү three. чичилж байгаа ч нөгөө гурван хүн руу эргээд тань руу зааж ядаг. You have 3 times more responsibility. 3 дахин илүү хариуцлагыг та өөрөө хүлээх хэрэгтэй шүү. 3 looks at. Нэгийн эсрэг 3 байна. But if Харин you start та saying you and чи me, би then гэхээ it is болоод turning дотгошоогоо red, it's эргэх all- юм бол зөвхөн тэр байгаа. it's Зөвхөн all тэр. nil, you know. Whole lecture Энэ бүх could be хичээл just зөвхөн энэ бол this is йог yoga, бүхнийг uniting нэгтгэх юм. this. Дохионы хичээл. Lecture.